За өнөөдрийн хичээлээр язгуурын тухай товчхон тайлбарлах болно. Язгууртай холбоотой бусад мэдлэгүүдийг дараагийн хичээлээр оруулна. За 2-ын квадрат 4-тэй тэнцүү байдаг бол 4-өөс язгуур гаргахаар 2 гарна. 3-ын квадрат 9 байдаг учраас 9-өөс язгуур гарвал 3 гарна. Өөрөөр хэлбэл язгуур гэдэг бол нэг төвшөлхүүлэхийн уруу үйлдэл гэж ойлгож байна. 4-ийг квадрат зэршүүлэх юм бол 16 гардаг учраас 16-аас язгуур гарвал 4 гарна. За тэгвэл 2-ыг 3 зэрэг зэршүүлэхэд 8 гардаг юм бол 8-аас 3 зэргийн язгуур гаргахаар 2 гарч ирнэ гэсэн. 2 зэргийн язгуурыг бол энд ямар нэгэн тоо бичгүүгээр орчиж болно. За бичсэн ч бол 2-оос өөр зэрэгтэй язгуурыг гаргахдаа заавал энд нь тоог бичиж өгдөг. За жишээлх юм бол 3-ын 4 зэрэг 81 гарна. Тэгвэл буцаад 81-ээс 4 зэргийн язгуур гаргах юм бол 3 гарч ирнэ гэсэн үг. За 2-ын 4 зэрэг 16 гардаг. Тэгвэл 4 зэргийн язгуураар 16 хэд гарахыг өөртөө бодож үзээрэй. 3-ын 3 зэрэг 27 гардаг. Тэгвэл 3 зэргийн язгуураар 27 дэд тэнцвэ гэдгийг өөртөө шууд хариулж чадах байх. За энэ бол маш амархан. За одоо маш чухал зүйлийн тухай ярив. 2-ын квадрат 4 гарна. Тэгвэл 4-өөс математик квадрат язгуур гарвал 2 гарч ирэх үү? За бид өмнө 4-өөс язгуур гаргахаар 2 гарч ирдэг гэж ярьсан байгаа. Гэвч 4-өөс язгуур гаргахаар хас 2 гарч ирэх үү гэсэн ийм асуулт гарч ирнэ. Математик квадрат язгуурыг тэмдэглэдэг энэ тэмдэглэгээний хувьд бол гарч ирэх хариу зөвхөн эерэг байх ёстой. Өөрөөр хэлбэл 4-өөс язгуур гаргах юм бол зөвхөн 2 гарч ирнэ. Энэ бол тэнцэхгүй буюу буруу гэсэн үг. За сандугай зэрэгтэй язгуурын хувьд бол хамаагүй 3 зэргийн язгуураар хасах 8 гэж байх юм бол энэ бол хасах 2 гарч ирнэ. 5 зэргийн язгуураар хасах 32 гэж байх юм бол энэ хасах 2 болно. Харин тэгш зэргийн язгуур буюу 2-той, 4-тэй, 10-тай ч юм уу ийм язгуур байх юм бол дотор нь байх тоон ч эерэг байх ёстой, гарч иж байгаа тоон ч гэсэндээ бас эерэг байх ёстой. Зөв биш байх ёстой. Тэгтээ тасч басвал. За ихийг сурагчид жишээлх юм бол язгуурын дор 16-нд тэнцүү нэмэх хасах 4 үжчээд энэ буруу болдог шүү. Энийг маш сайн анхаарай. Энэ бол зөвхөн 4-тэй тэнцүү байх ёстой. За дараагийн хичээлүүд дээр язгуур дээрх үйлдэлүүд тэгээд илүү гүнзгий бодлогуудыг юм тодорхой тайлбарлах болно.